хийж байна. Өглөөрт босоод нэг ажил амжуулж надад бүтэн сайн өдөр. Чиний зэж талтай чимэн хэвтэн яг нэг талтай өмсөж юусан чиний оруулах чинь би мартахгүй байна хэлээдэг итгэхгүй Одоо хоолой хийж идчихээ тэгээд таблетуу татавар лоод болж юм гоё байна. Яг замраа үл яваач. Зүрлээ. Зүрлээ. Welcome to Oyosin. Тэнийг хөрх ахны бичлэг чинь Hi гинготэй. Welcome back to my channel гэдэг шиг. Тийм хөрх юм хийх би чадсангүй. Швэж байгаа юм чи. Одоо гоё нар тусаад гоё юм уу? Hello. Өдрөөс сайн өдөр минь. Их чинь ивэна. Лаатла. Тэгэхээр одоо би гэрээ ажлуудыг тодорхой хэмжээнд бодсноор амжуулаад тэгээд одоо болон гарахаас өмнө бичлэг хийх гээд өс маань нээл заах нойдон болохоор юм байгаа юм л та. Жойлхныхаа өчрийг би ер нь бол хавчаад явъя да. Өс маань бол нойдон нэг тиймэрхүү байна. За яг ер нь л үсээ ингээд хавччих уу. За хавччих заяа үлээ за. Тэгвэл гоё байж байгаа. Им зүтлээ. Өнөөдрийн гоё твиттэй би гоё тайлбарлаа. Чир зүтгий. Сүнэ дээр нь. Hello. Өдрийн минь та. Минут. За тэгэхээр гэрээ ажлуудыг амжуулчаад одоо ер нь бол би гадагшаа гарах чинь. Өнөөдөр уг нь бол гадуур 2 ажил амжуулъя гэж бодсон. Бас амар их эрт
гарч иж нэг амжих байсан болохоор тэрийг бол чадсангүй. Гэхдээ яг хав тэр нэг хүүхдийн зургийн үзэсгэлэн би үзчихсэн юм аа. Blue Money нэг давхурт байхаа гараараа зурсан тийм гоё үзэсгэлэн гарч байгаа гэсэн. 18-нд тусна гэсэн л дээ. Маргааш бас үзэж болох л хаа. Одоо л би нөгөө нэг дүнзэн гарав та мэдхүү. Үнэс зүтгэв. Мэдэндээ. Дүнзэн болохоор нөгөө E-Vibe Mongolia гээд одоо тийм электро байна уу? Ер нь бол тийм гоё бүжгийн тэмцээнүүд болох юм. Батл. За ойролцоогоор нэг 4 жилийн өмнө хаа ICT яг тэр ICT Expo-д баг гэж би санаад байна. Аюу бороо мороо орсон парк дээр болж байгаа ICT Expo дээр яг ийм бүжгийн би батл үзчихсэн байхгүй юу? Тэрэнд баг 3 цаг ингээд би үзээд зогсож исэн. Амар сонирхолтой. Тэгээ ингээ гоё бас дуу сонсдог ингээ хүмүүсийг одоо дуртай юм хийхдээ амар гоё байгааг нь яг үеийн бас хүүхдүүд байсан учраас надаа үзэхэл амар гоё юмсэн. Тэгээд ер нь бол ойр бас нэг тийм үзэж чадаагүй болохоор Instagram дээр аяг хараад тэгээд сонирхоод өнөөдөр амралтын өдөр бас таарсан учраас гоё очиж үзье даа гэд ер нь таксиг бас авсан байсан. Тэгээд одоо батл нь бол 3-аас эхэлнэ гэсэн. Одоо 2 л чинь. Тэгээд гарахаас өмнө бичлэг хийчих. Тэгээд өөртөө бас их хөөрхөн харагдаад за та бүхэнд тий гаднах хувцас би зүгээр яаж сонгосон бэ гэхээр за энэ болохоор манай одоо танилцчихсан нэг DJ залуу аюу мундаг Отго гэдэг гаргаж ирсэн мерч нөхгүй юу. Яг би л тэгж болоод байгаа. Хөдөлтөж авч ирсэн. Тэгээ артлага амар гоё. Тэгээд би надад байсан sleep буюу ингээд танцтай цамцсан болохоор зөвхөн ийм өнгөтэй л байлаа. Гэтэ яг нөгөө юуны маань өнгөтэй зогсож байгаа болохоор ер нь л цэвэрхэн гоё харагдаж байгаа гэж би өөртөө бодож байна. Яг бусад хүмүүс бол яаж харах нь мэдэхгүй шүү дээ. Надад өөрт маань гоё тухтай байна. Тэгээд өглийнхөө зузаан төркөөг өмссөн. Ийшээ ингээ харахад тал руу хараад байдаг байхгүй. Өглийнхөө зузаан төркөөг өмссөн. Тэгээд даагаараа би ойр дандаа ингээд ботко зузаан өглөхийн ботко өмсч явж байгаа. Даараас ерөөсөө дарахгүй гоёгаа би нэрээ зүйлт. За гарахтаа энүүгээрээ зүйлт зүүч. Тэгээд эмээ зүүцэн. Усман одоо нөгөө нэг одоо хэд хоногийн бичлэг өмнөх бичлэг дээр амар ууглаан байгаа гэсэн. Одоо л ер нь ингээд энэ гоё илүү жинжер болж ирж байгаа. Угаах тусам ингээд яг юм гоё шаргал болдгийг. За тэгээд яг уу гаргаас өмнө нэмэрхүү зүйлүүдээ яриад илүү нөгөө нэг юу ярих гэсэн юм аа. Айгу олон цагийн өмнөөс миний дотор нэг юм бодол төрөөд фокус болж байна. Би гоё оройс нүур бодолтой харуулах нэрээ. Нэг юм хөө би гоё ингээд цэнхэр айлайнераар ингээд жоохон чимгэлсэн байгаа. Тэ фокус нь алдагдсан байх. Тэгээд би юу ярих хүссэн бэ гэхээр төгч өдрөөс бас өглөөнөөс хойш бас гоё нэг подкастууд энэ төр сонсоод хэлмээр хуваалцмаар байгаа зүйл нь одоо ингээд та өөртөө байхад юм өөрөөсөө цогтмааргүй санагддаг өөртөө хамт баймаар санагддаг оо одоо тийм бол заавал одоо хүнтэй хамт байж гэх юм уу тэр зүйлийнхаа ингээд баталгаа болгон өөртөө л мэдэрч юм бол ер нь гол санаа зөвөр өөртөө байгаад тэр нь танд ингээд тайван сэтгэлд нь тэгээ санагддаг бол үүнийг заавал хин нэгнтэй хамт байж мэдэрч одоо өөртөө баталгаа олох гэж явах хэрэггүй байдаг юм шүү ингэж би хуваалцах хүссэн. Санаа нь одоо таны ингээд соулыг хайрлах харилцаанд л байгаарай. Хэрвээ тийм харилцаанд баймаг бол өөртөө байхад л гоё байж чадах юм чинь заавал тэр зүйлийг амар ингээ олохгүй л болохгүй юм шиг одоо цагаа нэг тэгж битгий яваарай гэж ягаад ч миний дотор бодогдлоо. Ягаад гэхээр хайр дурлалын харилцаанд, нөхөрлөлийн харилцаанд, ажил хэргийн харилцаанд тэр ерхий ингээ таны дотор ингээд
дотор хүнийг анзаарч ажиглахыг сонгож одоо юм хайрлахыг үнэхээр л хүсэж сонирхсон тийм зүйлд та өөрийнхөө цаг, хайр, хөдөлмөрийг зарцуулах хэрэгтэй билээ. Тэгэхгүй бол нүуник би амар юм сайн хүн гэдгээ бусдад ингээд баталгаа нь амар чухал гэж бид заримдаа буруу бодоод өөрийнхөө амар үнэтэй цаг хугацаа үнэтэй зүйлээ ингээд амар юм нөгөх нь жоохон хайрын шүү дээ. Тэгэхээр өөрийгөө гоё хайрлах, өөрийгөө хайрлах, бусдыг бас хайрлах нэр чи амар юм том агуулга болохоор би амар юм бас ингээд том утгаар нэр чадамгүй. Яхаа өөр дээрээ л миний бодож байгаа зүйл нь би өөртөө байхад амар тийм ихнийх ганцаардахгүй байна тий. Гоё ингээл өнөөдөр юу хийж болох юм гэж чөлөөтэй бодож гин. Хүссэн ажиллаа хийгээд суралцаад гоё явж болж гин. Зарим үедээ ингээд одоо жоохон сонгоод байж болохгүй харилцаанд амар удснаасаа болол сэтгэл өвдөд ингээ гэмтэж үлдсэн нь их эргээд идгийх гээд бас аюух цаг хугацааг зарцуулж буцаал өөр дээрээ бууж байгаа хгүй юу гэн буух хүртлээ дахиад ингээд зөндөлн цагийг ингээ гоё нийлээж ганцаардаж ингэж өнгөрүүлсэн маань эргээд бодоход зөрөгтэй байгаад өөрийнхөө төлөө зөрөгтэй байхыг сонгож тийм байх юм бол одоо бусдад тэр хүчээ та өгүүлгүй. Энэ бүх хүч нь юу н анханаас хүнд өөрт нь байсаар байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна да ингэж би бодсон юм аа. Тэгэх юм болохоор ямар ч харилцаанд бүхий л зүйлд таны ингээд сөүллийг хайрлаж байгаа, мэдрэмж төрүүлж байгаа бас юм үннээрээ байж чадж байгаа тийм харилцаа одоо хайранд байх хэрэгтэй билээ бид. Ингээд би өөртөө бодоод бас хэрвээ та намайг сонсхийг үнэхээр ингээд хүсч ивэл энэ нь амар чухал гэж би ойлгосноо хуваалцаж байгаамаа. Энэс биш амар заах гэдэг авто ерөөсөө биш юм шүү. Эцсийн дүндээ хүн бол ингээд амьдрал яг үнэхээр өөрөөрөө л урсаж амьдарч байгаа. Ойлгох зүйлээ ойлгоол тэг ухаархаал алдуулалдаал явна. Энэ бол хүний өөрийн л одоо тулж байгаа зүйл. Тэрэнд хэнийг ч амар буруутгаж үл болно. Тиймээс заавал амар их алдаад яваад гэж болохгүй шүү дээ. Өөрийгөө гоё хамгаалсан, өөрийнхөө талд зогссон, тэгээд илүү ойлгосон, өөртөө үннээрээ байх юм бол бусдад ч тийм байж чадна гэдг нь надад илүү чухал санагдсан. Тэгээд яг өнөөдөр гоё хуваалцаж ярил гэ дотроосоо гаргах чухал надад ингээд гоё санагдаад тэгээд хуваалцсан юм аа. Сонсон баярлалаа. Яг агуулга нь ингээд яг өсөрсөн мэж магадгүй ч гэлээ эцсийн дүндээ та өөртөө чухал, таны ингээд сөүл сүнс чухал, сэтгэл доторх таны мөн чанар таны ингээд үнэн чухал шүү гэдгийг би өөртөө анзаарч харснаа хуваалцахыг хүссэн. Миний одоо тийм сэтгэлийн илэрхийлэл хоролдлого маань байлаа. За одоо чухал яриагаа болоод гадаа гоё нар гараад бас гоё болчлоо. Тэгээд би шууд дүнзэн рүү бол ер нь алхах нь ер нь алхаад явахаар бас юм бодох цаг гардаг. Жохон зайтай ч гэсэн 30-40 минут бол алхах байгаа. Гэтэ яг юм бодоод гоё алхах чи. Тэгэхийг би хүсэж байна. Дулаан явж байгаа учраас дайггүй хаа. Яг күрдийнхаа малгай хүмүүсгүй бол өснөөд юм болохоор хүлдэхгүй дээ. Тэгээд орхоос өмнө кофе ууж суух юм уу? Өөртөөгөө кофе би ингээ ганцаараа хаяа кофе ууж суух амар дуртай шүү дээ. Гадуур алхангаа ингээл юм ажиглаад бичлэг энтрэ хийгээл явхад ингээл миний аз жаргал бол үнэхээр яг тэдгээр зүйлүүдээр бүрдэж байна. Тэгээд арай гоё хамттай хоол фандаа явж магадгүй. За тиймэрхүү л байна да. Тэгтээ гоё бичлэг хийнэ. Өнөөдөр гоё бүжгнүүдээ харуул бүжиг үзэж байгаа. Тэгээд мундаг бүжиглж байгаа тэдгээр хүмүүсээ гоё харуулж хуваалцсанаа. Хасаа өмнө за
Өөртөө нэг хөөрхөн харагдаж байгаа дахиад бичээ тий. Ой зүрхэн л харагдчих тий. Өөртөө л хөөрхөн сэтгэл хангалуун байвал бусдын явах тий. Бусдын бодлыг контрол хийж чадмаггүй учраас ер нь зүгээр хаяхал хэрэгтэй байх. Дулаахан явж байгаа болохоор надаас гоё тухтай байна. Тэгээд амар өөр чөлөөтэй гоё хөдөлж мөдлөл. Би ч бас амар сэтгэл хөдлөл өндөртэй юм шүү дээ. Ингээ бүжил мэдлээ хүмүүсийн тоглолт моголт үзэх юм бол ингээ амар ойрлж мөрлөө. Үуаа ингэж мэгдэг. Ихтэй блээ. За тэгээд энэ бол гарлаа. Замдаа гоё бичлэг хийе. Яг хоо энэ хэсгийн бичлэг маань бол өнөөдрийн илүү хамгийн чухал яриа маань байлаа. Ер нь би орой хий гэж бодож байгаа гоо та. Яг ингээ дотроос гарах гэдэг болохоор явахаас өмнө гоё ярьчвал дотор нэгдчих юм шиг надад санагдаад сэтгэл дотроо онгойлгох чигээд хуваалцаг өгсөн юм аа. Тэгээд сонсон их баярлаа. Миний хүмүүс одоо 7 бодвол 7 хонжоо ингээд бас гайг шүү. Өчигдөржөнгөө обоо болсон. Тэгтэл зүгээрээ гоё. За бабай. Тэ хамтаарай. Бичлэг арай ер нь бол дуусгараа болоо л дээ. Тэгэхээр ер нь бол юм шиг дээ. Атласан нэг ийм хүртэл өмсөөгчүүл даа болов. Тэгэхээр ямар харагдчих. Тэжгүй юу? Тэнийгээ өмсөөгчгүй. Хайр дүр өмсөөгчтэй гэсэн. Гайгүй баха тий. Оролтой харин аваачихгүй. Тэгээд babe. За ууж надад нэг амар хөөх юм аа шүү дээ. Тэрийг өмсчүүл энэ дээр амар хөөх харагдах уу? Би яад нөгөө юм чих байдаг шүү дээ. Юм чи брушка. Надад тэр байдаг байхгүй юу? Энэ одоо тэр юм байна. Би нэг удаа зүүгээд өөрийгөө шоолоод дахиад зүүэх юм л да. Яа. Зэлээ. Алаад ам шүү. Бүхнөө. Эмэр гоо юм шүү. Вау. Мэдээ. Чинарда өөрийгөө Надад гадар юм охин явж харагдвал ямар хөөрхөн охин бэ гэж би харна. Тэжгүй юм бэ. Тэжгүй охин бэ. Нэслэгэн болов? Ямар азтай залуу минь охин та байдаг юм байна. Би үнэхээр тэгж боддог байсан. Ер нь бол гоё юмтэй залуучдыг харахад гоё хамт байгаа хүмүүс нь гоё нэгнээ олцсон. Азтай хүмүүс энэ ингэж би боддог шүү дээ. За ингэж Амаараа амнаас төрөж өгч тэгвэл даах. Амаа чи. Нөгөө нэг зүйлээ намаа даамаа тэрэлгүй. За тэгэл. Амнаас чи байна. Ямар хэрэг болсон юм бэ? За оролдол авчиж тэгээд яа. Дараа нь оролдож тий. Оролт юм болохоор ингээд бас зөвхөцдөг байхгүй. Одоо зөвхөн ингээд зөвчих юм уу? Тэр амар юм баглцсан болох гэдэг юм. Жинко тараа чибрушка болжлоо. Тэ наагүй амар хөөрхөн шүү дээ. Улаан явбал гээд даа ингээд явчих. За гарлаа бай.
와. 나오네. Настай бас дулаахан мал юм биш юм гэхдээ яг уу надад алхахад явна байна. Оо нэг баруун гоо ер нь л хөтөлтэй. Ардаар 10 цанг өгч харагдаад бас. Өөрөө шатад. Let's go, Minty. Yeah. Шукчу. Point K. Zaya. Zaya from Turkey. Ken. Okay, let's go, let's go.
болохоор нөгөө бүтийн байдлаа үзээд одоо ер нь л бараг 4 цаг гарan бараг 5 цаг байчлаа. Тэгээд жоохон өсөө тэгээд ер нь надад айгу гоё болчлоо. Тэгээд гараа явчих. Юмаа идчихэд хараад амраа да. Надаа ер нь л айгу тийм таалагдсан үзэлбэрүүд амар их байлаа. Тэгээд YouTube дээр би ялаас бараг ихэнх тоглолтын бичсэн болохоор гоё оруулъя л гэж бодож байна. Тэгээд гэртээ очиж байгаа гоё дэлгэрэнгүй. Өнөөдөр нөгөө бүжийн тэмцээн үзээд хэдэн үгс орсон тэр нь аяя даваа гэдэг өгнөөдөө зовлоо. Надаа амар зэрэг юм байна. Өдөр дулаа яваа. Тэд гоёчлуудаа хэлээд маргаашийнхаа хувцсыг бэлдээд ажилдаа бэлдээд чадвал унтахаас өмнө жоохон ном уншия гэж бодлоо. Гоё харагдчих. Бай. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээ энэхүү бичлэгээр бас дуусгах чинь. Тэгэхээр бүжийнхаа баадлыг үзчихэд ирлээ. Ер нь бол нэг 4 цаг гарсан байсан. Тэгээд би үнэхээр чадгаараа гоё ихэнх одоо баадлын бичлэгийг нь бол хийсэн. Тэгээд YouTube дээр гоё хуваалцсанаа. Өнөөдрийн бол видео тэмдэглэлдээ бүжиглж байгаа хэсгээс хүмүүсийн бүжиглж байгаа хэсгээс жоох нэг оруулаад тэгээд үлдсэний нь болохоор гоё нийлүүлээд боломжоор нь ингээд хуваагаад оруулчих гэж бодлоо. Тэгвэл гоё үзэхэд цэгцтэй. Тэгээд сонирхолтой байх юм болов уу? Дараа нь надад ч гэсэн өөрт ойлгомжтой байх юм болоо гэж бодоод. Надад нэг үзэн сэтгэлдээ жоохон ярьж байгаа. Тэгээд энэ хөө бичлэгээ дуусгая. Өнөөдрийн бичлэгээ. Хамгийн гоё санагдсан юм надад нэг уур амьсгал хүмүүс ингээд нүнд дуртай зүйлээ хийж байгаа болохоор бүжиглж байгаа хүүхдүүд нь ч тэр хүмүүс нь ч тэр одоо үзэж байгаа үзэгч хүүхдүүд болно томчууд нь ч тэр үргэлж юм нүдэндээ ингээд баясалтай айгуу тийм гоё цаанаас амар юм ирч хүчтэй гэх юм уу ингээд үнээр л амар юм гоё happy байгааг нь анзаарч харах надад хамгийн гоё байлаа. Тэгээд тэрхүү гоё бие ингэж ашиглаж амар гоё хөдөлгөөн хийж одоо тийм мэдэрч байгаа мэдрэмжийн одоо илэрхийлэлүүд нь амар супер санагдлаа. Би ингээд зөвхөн өөрөө амар тийм бүжиглж чадахгүй ч гэлээ одоо нөгөө тэр зүйлийг хийж чаддаг. Тэгээд тэр зүйлээс маш гоё юм мэдрэмж авч энерги авч одоо юм аз жаргал дотроо мэдрээ тэрийг ингээд гаднаа ил гаргаж чадж байгаа одоо тэр байдалд нь татагдж бол ер нь л үзхийг хүссэн. Өмнө нь одоо 1-2 удаа тэгж үзээд надад аюу таалагдсан юм аа. Өцөд аль амар гоёлаа. Би нэг их суугаагүй. Ер нь дандаа босоогоор л байсан. Гэхдээ чилээгүй. Ерөнхийдөө маш гоё. Тэгээд дүнзэн болохоор нүуний жижигэн ч гэлээ амар юм хөөрхөн уур амьсгалтай гоё газар ахгүй юу. Энэ л би өмнө нь 1-2-3 удаа л ястаанд орж исэн. Оройгоор. Тэгээд өдрийн цагаар бол анх удаа орлоо. Өнөөдрийн бол одоо миний яг хийгсэн ажлуудаа бол хийж амжуулаад тэгээ гэртээ ирлээ. Гадаа ер нь нэлээх өдөрч гисэн байна. Алхаа жоохон даарлаа. Гэтэ миний энэ чих чинь амар дулаахан. Ерөөсөө миний чихийг дааруулсангүй. Ийм чубрушка шиг цагаан чих маань. Тэгээд одоо үрээ цэвэрлээд бичлэгээ чадах хэмжээндээ эвлүүлээд YouTube дээр оруулаад эхэлжээ. Энэ бол айгүй олон л салгаж оруулах юм байна гэж бодлоо. Би нөгөө 4K амдаа гоё өндөр чанартай бичигдээд айгүй их багтаамжаар зөндөө олон хэсэг болгоо бичсэн. Нийлүүлээд зарим нь уртаараа байгааг нь шууд оруулаад явж бодож байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийг хүрээд дуусгая. Бичлэгтэй маань хамт байсан. Маш их баярлалаа цагаа гаргасанд.
Ер нь бол миний сүүлийн бичлэгүүд айгуу тийм үзэлттэй болж байгаа санагдаж байна. Тэгээ subscribe маань бас айгуу их нэмэгдээл байна. Надад айгуу тийм юм шиг тэмдээ. Хүмүүс ингээд сонирхож үзэж байгаа нь амар гоё юм. Тэгээд илүү сонгож номыг subscribe хийж одоо намайг сонирхож миний channel-ыг сонирхол цаг гаргасанд илүү баярлалаа гэж хэлье. Тэгээд сайхан амраарай. Баяртай.